хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцэд дээрээ наа не ни на ну өсгөд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай эрдэм номын 35 үсэг бид нэг чигтээ 35 бид бүгд санаасуу хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэ чадна нэвтрүүлгийн ивент тэтгэгч анд хэвлэлийн газар эхэл соёлоо түгээцгээе. Хей, сайн байцгаана үзэгчдээ, сайн байцгаана хүүхдүүдээ. Хөгжилтэй өсгөл нэвтрүүлэг эхлэж байна. Байна уу? Сигэр багийнхан байна уу? Эхлэлийн маань 35 үсэг эвлэн нийлж үг бүтээж өгүүлбэр болдог гэлээ. Бид их сайхан хэлээрэн алдаагүй зүв бичиж зөв сайхан ярил монгол хэл маань Улаанбаатарчин дэлгэрх юм. Ингээд манай өнөөдрийн дугаарт нийслэлийн ерхий боловсролын 133 дугаар сургуулийн хонгорцоо дагштай 3-ын гэнгийн Улбар Шарба. Харин миний зүүн гартаалд нийслэлийн ерхий боловсролын 34 дугаар сургуулийн Пүрвд улаан багштай 3-ын гэнгийн Цэнхэр ба. Багуудтай амжилт хүсье. Ингээд нэвтрүүлгийн 1-р үе сонсоё, харъя, бодъё. Бэлэн хүүхдүүд ээ? Нэвтрүүлгийн зүгээс 2 багийн дунд 3 үг өгнө. Эдгээр 3 үг нь нэр үг байна. Нэр үг гэхээр хүүхдүүд маань сайн мэдж байгаа тийм үү? Хин юу гэсэн асуултанд хариулагдах үг байна. Ойлгомжтой юу? Эхний үг нэг үетэй нэр үг, хоёр дахь үг маань 2 үетэй нэр үг. 3 дахь үг маань 3 үетэй нэр үг байна гэдгийг багуудаа анхааруулж хэлье. Аль баг хамгийн дөрвөлж үгээ бүтээж хонхоо дарна тэр баг оноо авах боломжтой. Ойлгомжтой юу? Улбар Шарбаг байна уу? Одоо харин Цэнхэр баг. Харин энд хөгжилтэй өсгүүд байна уу? Ямар сул юм бэ? Хөгжилтэй өсгүүд байна уу? Баярлалаа үзэгчдээ. Ингээд нэвтрүүлгээ эхлэе. Нэвтрүүлгийн 1-р үе сонсоё, харъя, бодъё. 1-р үе. Сонсоё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. 2 дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодтоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Хамгийн ихний үг бол нэг үетэй нэр үг байна. Энэ үгийг бүгдээрээ студид сонсогдох дуу чимээний тусламжтайгаар олж мэдэн шүү. Ойлгомжтой юу хүүхдүүд ээ? За тэгвэл бүгдээрээ чимээг байгаарай. Яг одоо студид нэг үетэй нэр үг байна. За багууд анхаараарай. Яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Баярлалаа. За багууд маань аль хэдийн үгээ бүтээсэн байгаа харагдж байна. Бүгдээрээ хамтаа харцгаая. Цэнхэр багийнхан маань гал гэдэг үг бүтээсэн байна. Улбар Шар баг маань мөн адил гал гэдэг үг бүтээсэн байна. За яагаад гал гэдэг үг бүтээх болсон бэ? Энд сонсогдоод байсан учраас. Яг зөв. За гал гэдэг нэг үетэй нэр үг мөн үү? Мо. За чиний хувьд? Яагаад гэвэл нөгөө хөдөө гал түлхээр ингээ яг ингэж дуурдаг. Чи гал түлж үзчихсэн юм уу те? За яг 100хан Нэг энэ очоод ингээ. гал түлсэн үү? Тий. Зөв. За тэгвэл бүгдээрээ хамтаа Цэнгэр багийнхнаас сууцгаая. За Цэнгэр багийнхан мөн адил гал гэдэг үг бүтээсэн. За гээ үсгээ. Гал түлж ягаад гал ингэж дуурж исэн.
Жоос яг гал түлж үзсэн үү те? Аха. За чиний хувьд Нүг галны дуу гараад солих. яг зөв. За гал гэдэг нэг үедээ нэр үг мөн үү? Мөн. Мөн үү? Мөн. За тэгвэл бүгдээрээ зөв хариултыг шалгах уу? Шалгая. За тэгье. За. Зөв хариулт бол гал байж баяр үргийн хөлтөд. За анхаараарай. Одоо харин хамгийн чухал асуулт. Аль баг хамгийн дөрүүлд үгээ зөв бүтээж хонхоод арсан бэ? Энэ бол улбар шар багийнхан байлаа. За ингээд эхний үг буюу нэг үедээ нэр үгийг амжилттай тааж багтаа нэг өнөө авч чадсан улбар шар багийнхандаа баяр үргийн хөлтөд. Хоёр дахь үг хоёр үедээ нэр үг байна. Энийг бүгдээрээ студид тоглогдох жүжигчний үзүүлбэрийн тусламжтайгаар олж мэднэ. Ойлгомжтой хөлтөд. Хоёр үедээ нэр үг шүү. Хин юу хийж вэ гэдгийг сайтар анхаараарай. Ойлгомжтой юу? За тэгвэл бүгдээрээ гоё алгадчаад огтж аваа тэхөө. За алгадч. Миний найзар юу байна? За хоорондоо сайн ярилцаарай. Хоорондоо сайн ярилцаарай. Тийм үү. Найзар нь юу авах те? Найз нь хүүхдээ хараад ээж. Найз нь өнөөдөр амжихгүй. Хүүхдээ хараад завгүй байгаа штэ. Тийм. За найз нь дараа тэгж байгаа ярэ за. За. Миний хөө. Хүй. Миний хөө. Миний охиныг харсан уу хүүхдүүд ээ? Хаана? Миний охин? Хаана гинэ? Хүй миний охин. Хаана гинэ? Оо тийм биш дээ. За баярлалаа хүүхдүүд ээ. За анхаараарай. Багууд бэлнөө яг одоо үг бүтээх цаг эхэллээ. За 10 секунд. За цаг дуслаа. Багууд өгсөрөө. За улбар шар баг цаг дууссан шүү. Багууд маань аль хэдийн үгээ бүтээсэн байгаа харагдаж байна. Бүгдээрээ Чингэр багийг харцгаая. Чингэр баг хүүхэд гэж үг бүтээсэн бол улбар шар багийнхан маань харин маш сонирхолтой үг бүтээсэн байна. Хүүэд гэдэг үг бүтээсэн байна те. За сайн уу? За яагаад хүүэд гэдэг үг бүтээх болов? Нөгөө нэг хүүхэд тавцангаасаа буугаад энд хэвсэг орох байсан. Тэгээд энэ тэр хүүхэд буучлаа. Тэгээд тэрнээс болоод. Чиний хувьд үзүүлбэрээс яг юунаас нь яг онцгойлж харсан бэ? Тэр хүн чи яг ингээ хүүхдээ болохгүй. Ааха. Тиймээс болохоор хүүхэд л гэдэг санаа авч ирсэн дээ. Зөв. Бүгдээрээ хамтаа Чингэр багийнаас асууцгаа. Чингэр багийнхан болохоор хүүхэд гэж үг бүтээсэн байна. За сайн уу хүүхэд гэдэг чинь хоёр үедээ нэр үг мөн билүү? Мөн. За тэгвэл чи биднэрт гоё үеэр тасалж хэлж өгч чадах уу? Хүүхэд гэж тасран тийм үү? За тэгвэл бүгдээрээ хамтдаа хүүхдүүдээ үеэр таслаад үзгүй хүүхэд гэдэг үгийг. За тэгье. 1 2 3 и. Хүүхэд. Чи дүүтэй юу? Дүүтэй. Тэгвэл хүүхэд яаж уулдгийг мэдэх үү? Яаж уулдаг лээ? Наа чи зодуулсан хүүхэд шүү дээ. Чи яасан дүүгээ зодсон юм уу? Бай гэсэн юм уу? Гэж ойлгохгүй юм уу? За дахиад нэг үйл үзүүлчих. Наач л нилээ уйлж байна. Чи бас дүүгээ амар зодсон л байна да. Нууцаар. Би нөгөө хүүхдээ хайж байгаа болохоор хүүхэд гэж утсан. Тэрүүгээр нь дамжуулж олж мэдсэн үү те? За тэгвэл бүгдээрээ хамтдаа
Хоёр дахь үг, хоёр үетэй нэр үг юу байсан бэ гэдгийг хамтаа олж мэдцгээе. Энэний зөв хариулт бол хүүхэд мөн байжээ. Баяр хүргэе. За одоо харин улбар шар багийнхан маань жоохон үсгний алдаа гаргаснаас болоо буруу бичсэн байна. Тэгэхээр хүүхэд гэдгийг нь мэдчихсэн тий? Чихэр багийнхан маань үгээ амжилттай бүтээсэн мөн хонгоо дөрвөлт дарж чадсанараа энэ удаа чихэр багийнхан маань багтаа 1 оног авч чадчихв. Баяр хүргэе. Энэ удаа 3 дахь үг 3 үетэй нэр үг байх болно. Ингээд улбар шар багийн өрөө үгийг сонсъё. Эвч шаацгай буг барина. Зайрны сэргээрээ чихэр багийн өрөө үгийг сонсгоё. Йоо, танаа баг өрөөг шууд хүнийг шууд за буучлаарай гэж штэ. Шууд эзэн Чингисийн удам гэ за уучлаарай боёж өгё. Яа. Үзэгчтэй одоо харин 3 дахь үг 3 үетэй нэр үг байх болно. Ингээд хамтдаа энэ зүйлийг студид тоглогдох жүжигчний үүд хөдөллөөс олж мэдгэнэ шүү. За хүүхдүүд ээ. Гурван үетэй нэр үг шүү хүүхдүүд ээ. За багууд бэлэн бол яг одоо үг бүтээх цаг эхэллээ. За цаг дууссан байна. Үзэгчтэй багууд маань аль хэдийн 3 дахь үг болох 3 үетэй нэр үгээ хэдийнэ бүрдүүлж хамтаарцгаа чихэр багийнхан мөхөөдөс гэсэн үг бүтээсэн бол улбар шар багийнхан мөхөөдөө гэдэг үг бүтээсэн байна те. За улбар шар багийн хөгжөөнд дэмжигчид байна уу? Чихэр багийн хөгжөөнд дэмжигчид байна уу? За бүгдээрээ энэ удаа хамтаа чихэр баг ашиглая. Яагаад мөхөөдөс гэж үг бүтээсэн бэ? 3 үетэй гэж бодсон болохоор мөхөөдөс гэж бодсон. Мөхөөдөс гэж юу? Тий. Гэтэ танах мөхөөдөс гэж бичсэн юм шүү. Энэ дээр яагаад мөхөөдөс гэж бичсэн бол? Ийл үсэг гарч ирэхгүй болохоор ингээд хоцроод байна. Ийл үсгийн цагтаа амжиж гарч ирээгүй юм шүү те. Яг юунаас нь зармиг буюу мөхөөлц гэж олж мэдсэн. Зармиг ийл 7-д тест. За яаж долоосон чи надад нэг хараалаа. Яг ингэж долоодаг те. За сайн долоо үзүүлчих. За нэгхэн долоо чи зармиг өсөн зөндөө долоош. За. Яг зү. Чи бүгдийг нийтгэвтэй надад нэг өгөх. Ганцаараа бүх зарим гээдэх юм те. За чи 7. За чи 7. За ингээ бөөнөрөө нэг зарим идчихлээ. Заримынхаа мөнгөө төлтөө. За чаах ин гэдэг лээ. Ах уучрал. За яагаад мөхөөлдөс гэж бодсон бэ? Анхандаа зармиг гэж бодчихсон. Тэгээд найзуудаасаа тусламжаа аваад мөхөөдөс гихчихсэн чи ил үсгэн гарч ирээгүй. Тийм үү. За улбар шар багийнхан болохоор мөхөөдөө гэдэг байгаа штэ. Мөхөөдөө буюу одоо танахаар бол одоо мөхөөдөө нь юу вэ? Бүсгнүүд нь бас гарч ирэхгүйс. Гарч ирсэнгүү, сайн ойлголцсонгүү те. За хугацаа хангалттай байж чадчихна уу? Уулын чадж байгаа те. Хоорондоо сайн ярилцж чадахгүй те. Нөгөө цаг нь баг юм шиг одоо. За чиний хувьд нөгөө нэг ис үсгэн гарч ирэхгүй тэгээд ил үсгэн ч гэсэн гарч ирэхгүйс. Мартсан гэсэн. Тийм байх нь те. Чи нэг мөгөөлцөө идэж. Энэ зарим энэ микрофон. Өөрийнхөө зарим гээд. За эдэрэ.
Хазаж идэлтэй дандаа 7 гэж багт дандаа хазаж мадсан нэстэй. За. Чи ямар заримгийн дуртай? Сүүн зэрэг. Сүүн заримгийн дуртай. Би ч бас дуртай шүү дээ. Тэгвэл мөхөөлтс гэдэг үг 3 үетэй нэрг мөн үү? Мөн. Тэгвэл чи биднэрт үеэр тасч үзүүлж өгөх үү? Мөн хөөлтөс. Мөхөөлтс. За дахиад нэг удаа. Мөхөөлтс. За баяр үргээ мэдээж энэ үг бол 3 үетэй нэр үг бол ягааргүй мөхөөлтс гэдэг үг мөн байсан. А гэхдээ багууд маань энэ удаа жоохон дундаа үл ойлголцсноос болоод зарим үсгүүд нь гарч ирээгүй нэ. Гарч ирээгүй үсгүүд нь гараад ирээрээ. За Цэнгэр багаас муу адил. Танаа багийн сүйд гарч ирсэн үсг нь урдаа зогсчих. Бидэнд яг оноо авахд цаад болсон үснүүдийг бид нэр илрүүллээ. Цэнгэр багаас бол ил үсэг өө үсэг хоёр яагаад гарч ирсэнгүй вэ? Манай ил үсэг гарна гэчихэд гараагүй. Хоёр ил үсэг байсан юм уу? Учи найдаж яхаар өөрөө гарахгүй те. За чиний өө үсэг. Өө зөндөө өө байгаа юм чи надаар дотуул гэж бодсон уу? За, улбар шар багийн ил үсэг, ис үсэг хоёр яагаад гарч чадсангүй вэ? Намайг нөгөө гар гээгүй. Гар гээгүй мүү? Нөгөө энэ намайг буруу гээд ис гээд тэгээд уулан гарсан юм те. За чиний хувьд яагаад бидэнд одоо гарч ирч чадсангүй вэ? Нөгөө хоёр ил үсэг агаалгаа нэг нь гарсан байх гэж одоо. Чи ямар муухай юм бэ? Нөгөө ил үсгэндээ найдчихж байгаа юм уу? Чи гараад ирэхгүй. За энэ хоёр үсгүүд маань гарч ирсэн бол уулан мөхөөлц гэдэг үгээ зөв амжилттай таасан ч бүтээж чадсангүй те хөлтүүдээ. Тэгэхээр энэ удаа Цэнгэр баг болон улбар шар багууд маань оноо авч чадсангүй. Гэхдээ үгээ амжилттай таасан хөлтүүдээ бүгдэнд баяр хүргэе хөлтүүдээ. Баярлалаа үзэгчдээ ингээд 1-р үеийн Сонсой Хари бодигоос улбар шар баг маань 1 оног авч чадсан байна. Баяр хүргэе. Цэнгэр баг маань мөн адил 1 үгийг амжилттай зөв бүтээж 1 онооны эзэд болсон байна. Баяр хүргэе. Улбар шар баг болон Цэнгэр багууд маань үнэхээр олон хүүхдтэй ирсэн харагдаж байна те. За улбар шар багийнхан маань танай хэдэн хүүхдтэй лээ? 45 юм уу? За тэгвэл Цэнгэр багийнхан танай хэдэн хүүхдтэй юм бэ? 57 45. Гэдэг чинь нийлээд хэд болох вэ хүүхдүүд ээ? 102. Тэгвэл намайг нэмэл хэд болох юм? 103. Тэгвэл бид нар яг одоо энэ 103 таа байгаа мó? Хамтаа онцгой таалцч үзгөө. Аль багаас төрүүлж онцгой тавих вэ? За танаас тавих уу? Дөрвөн талтай дөрвөн өөр нэртэй тэр юу вэ? Ах トゥ. Хариулт мөн үү? Буруу байлаа. За тэгвэл зөв хариултыг манай улбар шар багийн хэлээд өгөөрэй. Каусга. Зөв хариулт шагаа байсан байна. За яагаад дөрвөн талтай дөрвөн өөр нэртэй гэж байгаа лээ? Шагаа ямар вэ? Шагаа дөрвөн өөр талтай болохоор бас дөрвөн өөр нэртэй болохоор. За хоёлаа тэгвэл дөрвөн өөр нэрийг нэрлээд үзье. Юу лээ? За тэг тэр найзаараа нэрлүүлчих. Ийм үсгээрээ. Дөрвөн өөр нэрийг хэлээд өгөөрэй. Яма, хон, морь, тэмээгсэн дөрвөн нэртэй. Цэнгэр багийн онцгой асуух байлж. Авдраар дүүрэн хорны арьс тэр юу вэ? Үхэр. Үхрээ авдраар дүүрэн хоньны арьс үхэр гэж юу? Юу лээ? Алт. Алтаа. За тэгвэл бүгдээрээ зөв хариултыг сонсъё те. Зөв хариулт бол шүүд байсан байна. Авдраар дүүрэн хоньны арьс гэдэг нь юу лээ? Ямар утгатай лээ? Амар дотоо ингээд шүүд байдаг болохоор тэрийг шүүд гэсэн. Тэрийг зүүрлж хэлсэн байх нь те. Энэ онцгойг чамд хэн зааж өгч ирсэн бэ? Эмээ. Эмээ чамд зааж өгч ирсэн юм уу те? За тэгвэл энэ дашрамч тийш харж байгаа эмээтэй хайртай шүү байгаа хэлээд. Эмээтэй хайртай шүү. Улбар шар баг болон Цэнгэр багуудаа бүгдэнд баяр хүргэе хүүхдүүд. Хөгжилтэй өсгөл нэвтрүүлгийн 2 дугаар үе намайг олоорой. 2 дугаар үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Ингээд хамтдаа Цэнгэр багаас асуулт асуух сурагчийг урьж байна. За сайн уу? За энэ үсгээ сандарч байна уу? Үгүй юу. За аль хүнд асуулт бэлтгэж ирсэн бэ? Гайгүй юу? Гайгүй хаа. Гайгүй бах те. За тэгвэл хамтдаа улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг урьж байна. За иш гэсэн 3 үсэг гарч ирсэн байна те. За сандарч байна уу? Үгүй.
Хариултаа бэлэн үү? Бэлээ. Багууд маань эдгээр асуултаа 3 дугаар ангийн сургачгийн намаас бэлтгэж ирсэн байгаа тийм үү? За яг одоо цэгэр багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тайлснаа өрж байна. Алгач өгтөөр өгтөдөө 1 үсэг 2 3 4 5 6 7 7 үсэг тийм үү? Холбоо үг биш үстэй тий? Яг 7 тий? За та бүхэнд асуултаа сонсохоос өмнө энэ үеийн дүрмийг танилцуулж өгье. Энэ үед та бүхэн асуултандаа шууд хариулж чадах юм бол 5 оног багтаах боломжтой. За тэгээд шууд хариулж чадахгүй үсэг нээх боломжоо ашиглах юм бол 3 оноо. Үсэг нээх боломжоо ашиглаж хариулж чадахгүй байх юм бол ангийнхнаасаа тусалцаа авч болно. Тэгээд хариулсан тохиолдолд 2 оног авах боломжтой. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой бол яг одоо хамтдаа асуултыг сонсцгоё. Монголчууд маха, борцлох, өөцлөх өөр ямар аргаар хадгалдаг вэ? Асуулт ойлгомжтой юу? Ойлгомжтой. Цагийг эхлүүлье. Хооронд ярилцаарай. За ангийнхан чимээг ой шүү. Олборшаа багийнхаа. Босноо. Шуудлах. За дахиад хэлье. Шуудлах. Зөв хариулт мөн үү? Мөн. Мөн маань баяр хүргэе. За өчнүүдээ нэгрээ. Шуудлах. Цэнгэр багаас асуултынхаа тайлбарыг сонсё төхөө. За тэгээ бидний тайлбарлаад өгөөч. Шуудлах гэдэг нь махыг шүүсэнд давслан хуурж болгосныг шуудлах гэнэ. Гэж нэрлэг байх нь ойлгомжтой юу хүмүүст? За тэгвэл бид бүгд ийм гайхалтай асуулт бэлтгэж ирсэн Цэнгэр багийнхандаа бүгд хаалгачаа баяр хүргэе. Харин асуултандаа шууд хариулж багтаа 5 оног авч чадсан Улбар шар багийнхандаа баяр хүргэе. Яг одоо Улбар шар багийн асуулт асуух хэлж ингээд Улбар шар багийн асуулт асуух сурагчийг урьж байна. Яа. За сайн уу ямар гангийн юу юм? Батлам жижиг штэ. За эндээ нууцаар ингээд асуултаа бэлдээд ирсэн мө те. Асуулт нь хэцүү юу? Асуулт нь гайгүй л ахаа гэж бодож байна. Гайгүй л ах гэж бодож байна. За тэгвэл хамтдаа Цэнгэр багийн асуултанд хариулт 3 сурагчийг урьж байна. За энэ К им хэсгүүд үү те. За Цэнгэр багийнхаа сандарч байна уу? Үгүй. Улбар шар багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тайснаа урьж байна. Улбар шар багийн үсгүүд гарч ирээрэй. 1 үсэг 2 3 4 5 6 7 4 10 11 12 13 үсэг байна тийм үү? Тэгснэ 3 үгээс бүтсэн юм байна те хүүхдүүд ээ. Асуултыг сонсцгоё. Монголчууд элбэг хангалуун амьдрал, амгалан тайван байдал, эрүүл саруу сайн сайхныг бэлэгдсэн сүүц цайныхаа дэжийг юугаар тэнгэр хангай үйл усандаа өргөдөг уламжлалтай вэ? За асуулт ойлгомжтой бол цагийг эхлүүлье. Хооронд ярилцаарай. За цаг бол дууссан байна. Хариулт олж чадсан уу? Харах олж чадаагүй юу? За тэгвэл үсэг нээх боломжоо ашиглах уу? За 13 үсэгтэй байгаа болохоор та бүхэн 5 үсгийг нээх боломжтой. За хэддэг үсгийг нээх вэ? За хамгийн ихний үсэг нээглээ. Е үсэг гарч ирсэн байна. Одоо та бүхэн 4 үсэг нээх боломжтой. Хэддэг үсэг вэ? 1 2 3 4 гэдэг хоёр. А? За 13 дахь үсгийг нээ. Ил үсэг гарч ирсэн байна. Шууд энэ 3 үсгийг үү? Энэ голын үгнээсээ нээхгүй юу? Үгүй. 3 дахь зүгээр. А 3 дахь үсэг үү? За 3 дахь үсгийг нээ. Өө үсэг гарч ирсэн байна. За одоо 2 үсэг нээ. 2 дахь үгнээсээ нээх үү? 5 дахь үсэг. За 2 дахь үгийн эхний үсэг нээгдээ.
Энэ үсэг нээгдсэн бэ. Ураас нь хамгийн ихнийхээ нэг чи. За хэд дэх үсэг вэ? Ургийн хамгийн ихнийх. Ургийнх нь хамгийн ихнийх. Ц үсэг нээгдсэн байна. Ардаа барь. Ингээд цагийг эхлүүлээ. Хоорондоо ярилцаарай. Хариулт юу байж болох вэ? Хамгийн ихнийг нэгсэн байж болох сүүлийнхэн цацал. Монголчууд цай сууныхаа дэжиг юугаар өргөдөг гэсэн үг шүү дээ. Ерөө нар энэ ихнийх нь юу гэхээр нэгсэн. Исэн цацал. Сүүлийнхэн цацал. Сүүлийнхэн нари. Усан нарын цацал. 10 За цаг дуслаа. Хариулт бэлнэ үү? 9 нарын цацал. Хариулт зөв үү? Буруу байна. Одоо та бүхэн ангийнхнаасаа тусалцаа авч болно. За гараа өргөөрэй. Ямар үсэг гарч ирсэн бэ? Үсгөө. Цай сууныхаа дээжиг монголчууд юугаар өргөдөг вэ гэдэг шүү дээ. За хариултыг хэлээ. 9 нарын цацрал. Нарны гэж болохооргүй л байна да. 9 нарын цацал. 9 нарын цацрал. Нарс. За хэлж. Шигэр багийн хариулт хэлээрэй. 9 нарс цацал. Зөв үү? За бид зөв хариулт хэлж өгөөч. Монголчууд 9-ийн тоог 9-ээс бэлэгшээж ирсэн. Тийм учраас 9 хүслэн бэлэг гээд 9 нүгт цацлаад цай сүнийхээ дээжийг өргөдөг. Байх нэ хүүхдүүдээ. Цэгэр багийнхан маань юун дээр алдчихлаа гэж бодож байна. Уул нь 9 цацлыг мэдээдэг голын үгэн дээр нэлээд төрчлөө те. Бид бүхэнд ийм гайхалтай тань мэдгүй асуулт бэлтгэж ирсэн. Улбар шар багийнхандаа бүгд алгашаа баяр хүргэе. За харин бид бүхэнд асуултынхаа хариултыг 9 цацал гэдэг үг нь ер нь бол таасан болохоор цэгэр багийнхандаа би 1 оноо өгөхөөр шийдлээ хүүхдүүдээ баяр хүргэе. Хөгжилтэй өсгөө төвтөрөлгийн 2 дугаар үе намайг олоорогоос цэгэр баг маань нийтдээ 1 оног авч чадсан бол улбар шар баг маань 5 оног цуглуулж чадсан байна. Тэдэнд баяр хүргээд 3 дугаар үе эхлүүлье. Энэ бол Наша Саша. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Хөгжилтэй өсгүүд нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нийслэлийн ерхий боловсролын 133 дугаар сургуулийн хонгор зул огштой 3-ын Янгийн улбар шар баг. Нийслэлийн ерхий боловсролын 34 дугаар сургуулийн Пүрэв дулан багштай 3-ын Янгийн цэнхэр баг. Яг одоо улбар шар багаас эхэлцгээе. Ингээд улбар шар багийн үсгэр наадагч 3 сурагчийг тайснаа орж байна. За. Өсөг үү тэгээ зөөлөй тэмдэг. За бэлнэ. За та бүхэн 1 минутын хугацаанд үсгүүдийг ашиглаж самбар дээр үг бүтээгээд бүтээсэн үгээ тайзан дээрээ амьдлуулна 2 минутын хугацаанд. Бүтээсэн үг болгоныхоо тоогоор 1 оноо авах боломжтой. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол та бүхний даалгаврын үсгүүдийг өрж байна. Ийм үсэг и ямар үсэг вэ? Ч ин гэсэн нийтдээ 7 үсэг байна. Та бүхэн эдгээр 7 үсгийг наан цаанд оруулаад нааш цааш нь хөдөлгөөд үг бүтээн. Ойлгомжтой юу? Ойлгомжтой цагийг эхлүүлье. За. Энэ соно ахи. Мих гэдэг үг үү те? Мих гэдэг үг үү те? Тийм арга ихтэй. За. Өөр их Өөр энэ ч вэ нөө ингэж та Илч
За цаг дууссан байна. Одоо та бүхэн эдгээр үгсээ тайзан дээрээ энэ талаасаа уншигддаг байхаар байрлуулж ойлгомжтой юу? Ойлгомжтой цагийг эхлүүлье. Энэ үсэг аза гэсээр гүүгээсэн Нэг гэдэг үгийг авлаа. эмч Эмч гэдэг үгийг авлаа. Нэх хоёр этэй нэх энэ яваарэ чи үслээ яв нэх хэн Нэг гэдэг үгийг авлаа. хэн нэг энэ яв нэг хэн чи үслээ яв хүүе Хин гэдэг үгийг авлаа. чих Чих гэдэг үгийг авлаа. мэх Мэх гэдэг үгийг авлаа. их Их гэдэг үгийг авлаа. Их гэдэг үгийг авлаа. Хугацаа бид хангалттай байна гэхэд байхгүй. Эм гэдэг үгийг авлаа. Гэдэг үгийг авлаа. За цаг дууссан байна. Улбар шар багийн хөгжөөнд өвчөд байна уу? За сандарсан уу? Сандарч байна уу? Сандарсан уу? Жохон сандарч. За яг сансандаа үртлийг үгээ бүтээж чадсан уу? За тэгвэл нэг удаа цаага амьсгалаа аваа гаргачих. За одоо тайвнаар харуул энэ үгнүүдээр өөр үсгнүүдээр ямар үг бүтээх боломжтой нэг хараад үзтээ. Өөр ямар үг вэ? Нэг л болохгүй. Тийм үгүй үү? Үг байсан мэн үү? Оо, их шинтер гэж үг гэсэн. Гээ үсэг байхгүй. Гээ байхгүй юм шүү дээ, тий. Улбар шар багийнх нь нийтдээ 3 дугаар үеэс нэх, эмч, нэх, хин, чих, мэх, их, эх, им, гэсэн нийтдээ 10 үгийг амжилттай бүтээж багтаа 10 он авчээ. Баяр хүргэе. Эвсгээ ямар байсан бэ? Сандарсан уу? Амархан байсан. Гайгүй юу? Аха. Чиний Гайгүй. Би жоохон сандарсан. сандарсан уу? Аха. За, та хэд анги дээр энэ даалгавраа бэлтэж үзсэн үү? Үзсэн. Тэгэхэд хэдэн үг бүтээжсэн? 7-8 метр хаа. Ийм өсгөө чиний хувьд ямар байсан бэ? Би өөрийгөө үгэнд орохгүй байх гэж бодсон чи бас орчлаа. Тийм үү? Одоо харин Цэгэр багийн үсгэр наадах хэлж ингээд тайснаа Цэгэр багийн үсгэр наадах 3 сурагчийг өрж байна. За баяр хүргэе. За сайн уу? За улбар шар багийнхаа аль хэдийнэ 10 үгийг амжилттай бүтээчлээ тийм үү? Одоо та бүхэн хамгийн багтаа 10 үг. Тэгээд тэрнээс дээш үг бүтээх ёстой байна. За ингээд та бүхний даалгаврын үсгүүдийг тайснаа өрж байна. Цэгэр багийн даалгаврын үсгүүд байна уу? А үсэг, А, нишээ орой. Эд үсэг, Д, Ин, Х, И гэсэн нийтдээ 7 үсэг байна. За ингээд наасааш нь оруулаад наан цаанд холиод үг бүтээгээд байжтэй. Цагийг эхлүүлье.
цаг дуслаа. За та бүхэн одоо 2 минутын хугацаанд эдгээр бичүүгээ тайсан дээр амьдуулна. Эндээсээ уншигддаг байхаар бичгдэн шүү, ойлгомжтой юу? Бэлэн бол цагийг эхлүүлье. Хал гэдэг үгийг авлаа. Ах гэдэг үгийг авлаа. Гал гэдэг үгийг авлаа. Ал гэдэг үгийг авлаа. Аг гэдэг үгийг авлаа. Их гэдэг үгийг авлаа. Хаг гэдэг үгийг авлаа. Хан гэдэг үгийг авлаа. Ирэх сар гараарай. Ааха гэдэг үгийг ан гэдэг үгийг авлаа. Га гэдэг үгийг авлаа. Хаан гэдэг үгийг авлаа. Хаг хэлсэн шүү. Баг гэдэг үгийг авлаа. Хан гэдэг үгийг авлаа. Анги гэдэг үгийг авлаа. Та сандарсан уу? Сандраагүй. Йоо, нилийн амьсгаач яа сандраа вэ? Сандарсан уу? Сандарсан. За чи ямар үгэнд оролцсон бэ? Би юу оролцоогүй. Үсгөө. Тийм Хаан. Тийм хаан гэдэг дээ. Тийм хан гэдэг дээ. Хааны гэдэг үгд оролцсон те? Нөгөө баахан гараа. За баярлалаа. За яг одоо Цэнгэр багийн хөгжөөн дэмжигчдийг сонсъё. Айгуу чанга те. Нааша цаашаагаас Цэнгэр баг маань нийтдээ хал, ах, гал, ал, аг, их, хаг, хан, ан, га, хаан, лаг, хан, анги гэсэн нийтдээ 14 үгийг амжилттай зөв бүтээж 14 оног авч чадсан байна. Ингээд Цэнгэр багийнхаа маань нийтдээ 14 оноо нийцэд болсон байна. Баяр хүргэе өгтөдөө. За ингээд өнөөдрийн манд дугаарт оролцсон нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн багш Хонгор Зул таныг тайснаа орж байна. Улбар шар багийн багш Хонгор Зул. Харин миний 100 гардаас нийслэлийн ерөнхий боловсролын 34 дугаар сургуулийн багш Хөрөг Дулан таныг урьж байна. За багшнараас сэтгэл ямар байна? Тайсны араас сурагчтай харах тэр сэтгэлээ бидэнтэй хуваалцаач. Сэтгэл өндөр байна. Хүүхдүүдтэйгээ адилхан догтлол зогсчихлаа. Тий. Хөөрхөн байлаа, хөвчлөлтэй байлаа, хүүхдүүдээ хараад камерын араас хараад бас гоё байна. Бэлтжижсэнээс болоод бас явах харьцангуй гайгүй хөөрхөнлээ. За баярлалаа. Үзэгчдээ ингээд манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг Ирхэл соёлын түгээцгээ юураатай Анд хэвлэлийн газраас 2 ангийнхандаа илүү ихийг сурч мэдэрээгээд номын бэлэг гардуулсныг та бүхэнд өгөхөд таатай байна. Та бүхэн ангийнхаа номын санг баяжуулаарай. За ингээд Анд хэвлэлийн газрын ах эгчнээс та нарт ийм гоё ном өгж байгаа шүү. Заа өгтөдөө. За баярлалаа. За одоо харин 2 ангийнхныгаа бүгдийн тайснаа орж байна. Ангийнхаа босч ирээрээ. Хөгжилтэй өсгүүд маань 3 үеийн турш үг бүтээж, тань мэдгүй асуултанд хариулж, эхлэлнийхээ эрдэнэсийн сангаараа эсний дүн Цэнгэр баг болон Улбар шар багууд маань энэ удаа 16 онооны харьцаатайгаар яг тэнцсэн байна. Бүгдэнд нь баяр хүргэе. Ингээд дараагийн дугаарт таны ангийг бид бүхэн урьж байна. Хөгжилтэй өсгүүд энд байна. Бид хамтаа дуулж бүжиглэх болно. Эхлэе өгтөдөө. Удаан суугаад өдчихлаа бүр. Урамтай бүжиглээ бүгдээрээ. Өндөр төсрээрээ урагшаа ирээрээ. Одоо уруугаа дэше даша. Уюуд нийлээд үгүтлээ. Үгс нийлээд үлбэр болоо. Бид ичтэй. Бидний ертөнц хахатай. Эрдэн номын 35 үсэг бид. Ичтэй 35 бид бүгд санаа зов. Хамтдаа багтаа илүү
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар. Эхлэл соёлоо түгээцгээе.